Амгт дуучин Франк Синатрагийн 100 насны ойг дэлхийд даяар тэмдэглэж байгаа. Тэгээд Монгол улсад бас тэмдэглэе гэж шийдээд удирдах сааруулаад яриад монголч болготойгоо симфони оркестрийн бас хөгжимчтэй нээлж бас нэлээ өргөн хэмжээгээр энэ гайхалтай дуучныг бас ойг бас хамтран тэмдэглэж байгаа. Тэгээд бид нар жаз хөгжим баг анх сонсож анх одоо хөглөгдөж ихэлсэн одоо түүх маань бол яах харахгүй Франк Синатрагаас эхэлтэй. Тэгээд энэ хүний дэлхийд одоо төгсөн хүмүүхний мэддэг гайхалтай уран бүтээлүүдийг яг энэ хүний бас тэр үед тоглож исэн найруулгаар нь гайхалтай хөгжмийн зохиолчид, найруулагч, продюсерүүд хийжсэн тэр хэм маягийг нь алдагдуулахгүйгээр тоглохыг зорж байгаа. Тэгээд энэхүү тоглолтод маань яг Франк Синатраг сонсдог хүмүүс, яг сонсохыг хүсдэг тэр гайхалтай дуунуудыг яг амьд биг банд дээр нь тэр уцаа хөгжим сонсохыг хүссэн хүмүүс бас ирж үзэх байх гэж бодож байна. Ер нь бол маш гайхалтай алганд бол авар амьсгалтай тоглолт болох нь бол одоо тодорхой. За тоглолт маань 12 сарын 12-нд одоо энэ хагас санд болно гэсэн. Шангрилад, Шангрилыг 2 дахь урд наадам гэдэг лаунж гэдэг. Наадам болно. Тэр наадамд маань 200 хүн орох багтаамжтай. Тэгээд одоо том газар гэхээсээ илүү бас яг гоё амттай яг үцхийг хүсэн хүмүүс нь ирэхийг бодож бас тийм газар хийсэн байгаа. Тэгээд дуучин хулан маань филармоны ягс дуучин хулан маань оролцож байгаа. Солонгоо маань оролцож байна. Киви амтлагийн дуучин Ука оролцож байгаа. Тэгээд ер нь маш авьяастай уран бүтээлч одоо Баян Монгол чуулга маань одоо сүүлийн жилүүдэд бол одоо залуу ирж хурж сэлгээ хийгдэж үнэхээр гайхалтай дууралтуудыг бас үзэгчдэд хүргэсээр байгааг үзэгчд маань мэдж байгаа баг. Тэгээд ер нь тэр үдш сэтгэл догтлуулсан гайхалтай үдш болох байх. Одоо нас хамгийн сэтгэл зүрх догтлж байна. Тэгээд та бүхнийг бас хүрэлцэн ирэхийг урьж байна. Үнэхээр үнж Франк Синатрагийн үнж фэн бас дээр нь бас намайг сонсох дуртай хүмүүс ирэх байх гэж бодож байна. Тэгээд би бас өөрийнхөө Монгол дуунаасаа хүргэнэ. Өөрийнхөө дуунуудаас бас хүргэнэ. Лувсан шаргуун ай явуулангай үг би чамд хайртай гэдэг байдаг. Энэхүү дууг бас яг jazz big band-тай шинжилсэн тийм найруулга хийж бас сонсогчдынхаа сонорыг бас мэлах